Монгол Улсын усны нөөц усны зөв менежмент гэхлээр тэр болгон мэддэггүй. Тэгвэл 2022 оноос ахвалан оюутгай компани гүнээсээ хайрлын аяныг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү аяныхаа хүрээд усны шилдэг шийдэл, аж ахуй нэгж, байгууллага, судлаач иргэдийг шалгаруулж байгаа лээ. Тэгвэл өнөөдөр бид усны шилдэг шийдлийг танилцуулсан аж ахуй нэгж байгууллага дээр ирээд байна. Энэ бол бидний мэдгээр шинэ эсэх буудал буюу New Улаанбаатар International Airport. Тэгвэл тэд яаж усны шилдэг шийдэлд байгуулга болсон юм бэ гэвэл тэд бохир усаа цэвэрлэж, цэвэрлсэн усаа дахин ашиглаж, бохир уснаас гарч байгаа лагийг бордоо болгож, бордоогоор өвс ногоо ургуулж, бүр тэгээд ч одоогүй цэвэрлсэн усандаа загас хүртэл үржүүлж байна. Тэгэхээр тэдний усны зөв менежменттэй бүгдээрээ илүү дэлгэрэнгүй танилцгаая. Сайн байна уу та? Сайн байна уу? Биднийг хүлээж авч байгаад маш их баярлалаа. За тэгээ гүнээсээ хайрлая, усны шилдэг шийдлийг шалгаруулах шалгаруулалтанд танай байгууллага бол шилдэг байгууллага шалгарсан шүү дээ. Бүр ингээд цэвэрлсэн усандаа загас үржүүлт юм биш шүү дээ. Загсыг индикатор болгож сар болгоо ерөнхийдөө үржүүлээд байжтэй. За гих мэтчлэн тэдний хийж байгаа усны шилдэг шийдлүүдтэй бүгдээрээ хамтдаа орж танилцгаая. За хоёулаа хаана ороод ирвэ? За манай нисэх бодлол бол яг одоо нисэх бодлогын хэмжээнд гарч байгаа хүн бохор усыг цэвэрлэх юм хүчин чадалтай 800 м3-ийн цэвэрлэх байгууламжтай. За тэгээ яг энэ хэсэг маань бол нисэх бодлогын барилга байгууламжаас ирж байгаа бүх бохор усыг цуглуулад хүлээж авдаг эхний хэсэг маань байж Эхний хэсэг юм тий. За тэгэхээр бид нар бол энэ дээр насаас танагдах хөрөмжөөр дамжуулаад бохор усыг цэвэрлэх байгууламжийнхаа бусад технологийн дамжлагууд руу явуулдаг юм. За тэгээд эндээс бол бид нар одоо манай цэвэрлэх байгууламжийн бас нэг онцлог давуу тал байж байгаа. Бохор усны одоо бохирдлыг те ямар хэмжээтэй бохирдол ирж гэнэ гэдгийг тогтмол хэмжих шаардлагатай ийм суурин хөрөмж байдаг. Нөгөө дэвшилтэй технологи түрүүнд ярьсан те 30 секундын давтамжтайгаар тогтмол усан дагуулгадж байгаа бохирдлыг бол хэмжээд дата мэдээллүүдэд цуглуулад байж байгаа. Хэрвээ тэрнээс өндөр бохирдолтой гараад ирвэл энэ дээрээсээ харчих нь те. За ийм бохирдол маань нэмэгчлээ энэ бохирдлыг бид нар хаанаас нийлүүлэгдэж байна вэ гэдгээ тодорхойлохын зайлшгүй шаардлагатай байна. За Тэгэхээр баг юм ч юм биш үү? Харин тийм ер нь бол хүнээр ярих юм бол бид нар яг нэг усны эмчл болчиход байгаа юм л да. За одоо хоёр биш аа. Одоо энэ нь яадаг газар лээ. За нөгөө түрүүнд бохор усны эмчгээ яриад байсан шүү дээ тий. Бохор усыг цэвэрлэхэд тодорхой хэмжээний амьд микроорганизм одоо бидний нөгөө нүдэнд харагддаггүй бичил бийсний тусламжтайгаар цэвэрлэдэг багхгүй. Тэгэхээр биднээс гарч байгаа нөгөө өтгөн шингэн давтар чинь тодорхой хэмжээний тэр амьтанд хоол болохгүй зүйлсүүд явж байгаа гэсэн. За тэгэхээр тэр амьтан маань биднээс гарч байгаа нөгөө бохирлыг маань идэж цэвэрлэдэг гэсэн. Энгийнээр ярил тий. Тэгэхээр тэр маань амьд организм учраас агаар хэрэгтэй. Тэгэхээр тэр агаарыг өгдөг хоног төхөөрөмжүүд маань энд байж. Ямар супер юм. Тий. Мятын бохирын машин ингээ манай 38 дугаар хотод бохироо асгаад асгасан бохирны энд шүүгдээд манай цэвэрлэх байгууламж руу ингээд орж байгаа. За яг эндээс ингээд харахад одоо таны хувьд аль нь бохир ус юм шиг санагдаж байна? Энэ хоёрын нэг юм болов уу гэж би бодож байна. Тэр нь бол бохир ус нь. Тэгэхээр ер нь бол яг ирж байгаа бохир ус маань энд байна. Бохир усыг цэвэрлэх нөгөө процессын явцад бид нар ийм процессыг бий болгодог. Одоо яг тунцжуулаад нөгөө усанд уусаагүй хэрнээ бидний нүдэнд харагдахгүй байгаа энэ тунцыг бол бид нэр одоо ийм хэмжээнд болгодог. Түрүүний нөгөө яриад исэн бичил биетний тусламжтайгаар энэ лагийг бол ерөөдөө гаргаж авдаг гэсэн. За тэгэхээр энэ дотроос бид нэр хэрэгтэй болон хэрэггүй лагаа ялгаад авчдаг. Бид нар одоо Монгол улсын хүрээлэнгүй орчинд байгальд нийлүүлэгдэх хэмээнээс 49-43 2015 гэдэг стандарт байдаг. За тэр стандартынхаа шаардлагыг нийцүүлээд хамгийн сүүлд байгальтай ийм болж. Түрүүнд хэлсэнчлэн нөгөө ашиггүй лагаа бид нар бордоо олгож авдаг гэсэн тий. Тэгэхээр энэ лагийг усгүйжүүлдэг тусгай төхөөрөмжөөр усгүйжүүлээд одоо энд ингээд бэлтгэсэн байж байна. За энэ лагын дээрээ нисэх буудлаас гарсан одоо бусад хог хаяглыг бид нар бас ашигладаг байж байгаа. Энэ донд маань одоо хоол үйлдвэрлэлээс гарсан хүнсний хог хаягл ээж байна. За үйлчлэгээний байгууллагуудаас нөгөө гардаг картон цаасны хаягл ээж байна. За яг нэмэлтээр бол нөгөө модны уртсыг ус чигийг шингэх зорилгоор бид нар бол ингээд ашигладаг байгаа. За тэгэхээр энийг хэвлээ. Одоо яг энэ усгүйжүүлсэн лагын дээрээ одоо холц олгож хийж өгнө гэсэн. Ерөнхийдөө энэ холц маань ингээд тэр чигээрээ ордог.
За ингээд нэмэлт холцоодыг хийж өгснөөр бид нар эцсийн бүтээгдэхүүн болох энэ болдог гаргаж авсан байгаа. Одоо саяын хийсэн холцнууд маань ерөнхийдөө энэ дотор бүгдээрээ ялцралд ороод үүсээд ингээд байхгүй болсон байж байгаа. За энэ бордог бид нар юунд ашиглах вэ гэхээр нийтийн эзэмшлийн талбай дээр зүлэг тарих тий. За тэгээд мод тарих гэх мэтчлэнгийн яг нэг хүн амьтан зорчдгүй хэсгүүд дээр бол ашиглахад тохиромжтой байдаг. За манай цэвэрлэх байгууламж нь хоногт 800 мянган литр бохир ус хүлээн авах хүчин чадалтай. Одоо 200-аас 250 мянган литр бохир ус хүлээн авч байна. За хоёулаа яг ямар одоо машины урд зогсож байгаа юм лээ? Энэ маань одоо манай лаг ус гүйцүүлэх лагыг одоо уснаас ялгаж авах төхөөрөмж нь байгаа. Лаг ус гүйцүүлэх төхөөрөмж маань бол хоногт 500 кг лагыг боловсруулан гаргадаг. За бид цэвэрлэгдсэн хаягдлаасаа ашиглан сардааныг одоо загсандаа индикатор гэдэг бөгөөд за энэнгээрээ бол цэвэрлэлтийн үр дүнг тодорхойлох боломжтой байдаг. За мөн дээрээс нь цэвэрлэх байгууламжийнхаа тасалгааны цэцгүүдийг тогтмол цэвэрлэгдсэн хаягдлаасаа ашиглан усалж байна. Та бүхнийг усны дэвшилтэт технологи, шин санаа, ололт амжилтаа гүнээсээ хайрлын аяны хүрээнд нийтэд түгээхийг уриалж байна. Гүнээсээ хайрлын. Ингээд бид та бүхэнд оюутлогоо компани Гүнээсээ хайрлын аяны усны шилдэг шийдлийн шалгаруулалтын аж ахуй нэгж иргэд шилдэг судлаачдыг та бүхэнд танилцууллаа. Энэ ч мөн туудахгүй Гүнээсээ хайрлын аяны усны шилдэг шийдлийн эздийг шалгаруулах учраас танд ч мөн усыг хайрлах, гамнах, усны зөв менежментийг сурчлан таниулах шийдэл байгаа бол түүнийгээ заавал илгээгээрэй. Оюутлогоо компани Гүнээсээ хайрлын аян усны шилдэг шийдлийн эздийг танилцуулах миний цуврал байлаа. Гүнээсээ хайрлын.